Налах дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 56% саналаар тус дүүргийн засаг дарга Болдоатрыг огцруулах шийдвэрийг гаргасан байна. Энэхүү шийдвэрийг өнгөрсөн оны 12 дугаар сард нийслэлийн засаг дарга дүүргэн мэдүүлсэн боловч өдийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Тиймээс Налах дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нийслэлийн Монгол Ардын намаас энэ асуудлыг яаралтай шийдэхийг хүсч мэдээлэл хийлээ. За энэ хүчинтэй хурлынхаа шийдвэрийг албан ёсны хүчинтэй шийдвэрийг нийслэлийн засаг даргад уламжилсан байгаа. Төсөв төлөвлөгөөгөө батлаад ингээд засаг даргыг огцруулсан алан тоотоо өгсөн боловч өнөөдрийг хүртэл энэ шийдвэрийг нийслэлийн засаг дарга Батүл дарга ерөөсөө хүлээж авахгүй хаацааж хамгаалсаар өнөөдрийг хүрлээ. Тэгэхээр энэ хүний талаар давж хэлэхэд энэ налахын засаг дарга бол бүтэн жилд 30 гаруй удаа гадаадад явсан байгаа. Та бүхэн энэ мэдээлэлээс харж байгаа 3 төрлийн ногоон паспорттай, мөн энгийн паспорттай, 4 паспорттай, мөн 3 машин ундаг. За энэ хүн бол анх 2012 оны сонгуульд нэр дэвшиж сонгуульд оролцож байхдаа бол би бол энгийн хашаа байшинд амьдардаг ямар ч унах унаагүй ийм хүн байсан. Ингэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан байгаа. Өнөөдөр бол та бүхэн ямар хөрөнгөтэй гадаадд хэдэн удаа явдаг ийм байдлыг харж байгаа. 3 машин унаад 3-4 ногоон албаны паспорттай болоод мөн засаг дарга Болдоатрыг хуулиасаар газар олгосон, гинт хөргөжсөн 1 жилийн хугацаанд 40 шахан удаа гадаад аялсан гэх шалтгаанаар авилгатай тэмцэх газар шалгуулж эхэлжээ. За бусад засаг дарга Болдоатртай холбоотой авилгын шинжтэй ийм хэрэгүүдийг бол Налах дүүргийн иргэдээс бол гаргаж тавьж хууль бичний байгууллагууд бол тавьж байгаа юм байна лээ. За тухайлбал авилгатай тэмцэх газарт бол энэ хүн бол үндэслэлгүйгээр баяжсан байна. Урд нь 2012 онд сонгогдохдоо энэ хүн хэдэн байртай хэдэн машинтай налахчууд бол бүгд бие биенийхээ амийг бол мэднэ. Тэдэн байртай байсан бол энэ хүн бол одоогийн байдлаар бол тэчнээн байртай тэдэн машинтай байгаа гэдэг бол налахчууд бүгд мэдж байгаа. За энэ үндслүүдээр бол Налах дүүргийн иргэд бол авилгалтай тэмцэх газар за тэгэд прокурорын байгууллага дүүргийн хуулийн байгууллагууд бол хандсан мэдээллүүд бол тавьсан байж байгаа.